За амар амгалан марилсан энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. За өөрийн тэнгэр подкастын маань ээлж дугаар эхэлж байна. Ташуурлаач байна. За өмнөх нэг дугаар дээр болохгүй хоол хүнстэй энийг идэж болохгүй. За энийг идвэл хүсийн чанар сөргөөр нөлөөлдөг гэх мэт те. За юу идэж болохгүй тухай ярилцсан. За тэгвэл өнөөдөр ээжүүд маань хэвлэлт хүрээ зөвхөн махан биеийн хувьд өсгөхөд зогсохгүй сүнсэн бие эрчим хүчийг нь хэрхэн зөв хааллаж хүчрхэгжүүлэх вэ гэдэгт хариулт өгье. За орчин үеийн шинжлэх ухааны нэрлэдэг хамгийн чухал 10 шимт хичээлийг Монгол өвгдийн уламжлалт ухаан байгалийн эрчимтэй хэрхэн хослуулж идэх талаар дэлгье. Маш энгийн мэт боловч энгийн зүйлс ч өөрөө хамгийн чухал байдаг те. Энэ энгийн зүйлсүүдээ бид нар бүгд мэддэг байх хэрэгтэй. За нэг номерт бол ясны шил харж байгаа. Ясны шил ба бүхэл мах. Мах тэ уураг ба кальц гэж байгаа хамгийн ихнийх нь. За яс гэдэг бол хүний удмын эцэг талын бүх мэдээллийг хадгалж байдаг. Хамгийн гүн санах гэдэг. Бөөмөргөлд бол. За жирэмсэн их тийм үхэр, хонь, ямааны чөмхт ясны шилийг уух нь ургийн ясныг кальцаар тэтгэж зогсохгүй. За өвөг дээдсийн эрчим, энерги тэ удам судрын бат бэх холбоосыг хүүхдийн махан биед суулгаж өгдөг. За мах их идэх гээд байна. Уурглаг хоол мах сайн идэх нь бяртаа хүчрхэг үр мэдлэх гол суурь болдгоо. За хамгийн чухал нь кальц болон уург байх нь шүү дээ. За хоёрдугаарт нь шинжлэх ухаан тийм үү. Жирэмсэн боллоо, жирэмсэн болохгүй бэлтгэж байгаа гэж байгаа бол полио хүчил байдаг тийм. Полио хүчил ба төмөр хэргэлдэг. За энэ өөрөө илэг тэгээд дотор мах буюу 5 цолд байдаг. За эмчнэр бол угаасаа бүр маш хатуу сануулдаг. Жирэмсний эхний саруудад полио хүчил уух хэрэгтэй гэж. За энэ нь бол хүүхдийн мэдрэлийн гуурс буюу тарих нугас бүрэлдэхэд хамгийн чухал тижээл нь. За сүнслэг талаас бол энэ үрийн сүнс биедээ орших гүүрийг барьж байна гэсэн. За үүнийг нэмэлтээс гадна байгалийн цэвэр хэлбэрээр нь малын илэгнээс авах боломжтой. Тэ. Илэг бол цус сэлбэх, амин эрчмийг тэтгэх хамгийн хүчрхэг хүнс шүү. За 3 дугаарт нь хааруул ээзгий цагаан идээ. За шинжлэх ухаанд бол D-амин ба кальц. Тэ? За ямар ааруул ээзгий юм бэ? Нөгөө нэг гурил мөрөл хальцсан янз бүрийн онцгой хийдэг болсон шүү дээ манайхан ч зарим. Яг эсрэг те зуны нарны эрчмийг өөртөө бүрэн шингээсэн. Цагаан идээ бол маш чухал. Тэ. За ээжүүд маань бол химийн найрлагатай тийм химэл кальц уухын оронд хааруул ээзгийг хөлөх хэрэгтэй. Цагаан идэнд дурлсан ээжээс маш саруул ухаантай. Номч мэрэгэн үрдэрдэг гэд өмнө ярьсан шүү дээ. За 4-р нь шар тас. За шинжлэх ухаанд бол DHA, DNA гэлдэг те. За омега 3 эрүүл өвөх тас. За ургийн тархины 60 орчим хувь нь өөх туснаас бүрддэг. За Монгол шар тос бол сүүний ох, шим тэ тархины атраг гүн болгож сэтгэн бодрох чадварыг нэмэгдүүлэхээс гадна ээжийн дотоод эрхтнүүдийг тосолж төрх замыг зөөлөж бэлддэг уламжлалт. Тийм учраас монголчууд эртээр үеэс шар тосыг шар тос жирэмсэн багтаа сайн идэ ухаантай хүүхэд төрөө шүү. Энэ тархинд бол маш чухал байж идэг. Одоо ч гэсэн энэ хүүхдүүд өглөөд бол толгон дээрээ шар тосоо төрхөөд эсвэл өрмөд тавиад идээд хичээлдээ явах нь хамгийн зөвөө. За хичээл тархиа их ажилуулдаг хүн бол зайлшгүй энэ шар тосыг хэрэглэх хэрэгтэй байдаг. За 5-дугаарт нь өндөг. За холин гэдэг бодис байдаг. Маш чухал. Уурга. Эрдэс. За өндөг бол тийм үү. Тийм бүхэл бүтэн ертөнц.
Тагааны хүүхэд муугаар хэлэх юм бол тий ялангуяа энэ өндөгний шард байдаг холин гэдэг бодис нь ургийн тархины санах суралцах чадварыг хариуцсан хэсгийг маш эрчимтэй хөгжүүлдэг гэж. Бүрэн бүтэн тийм үү? Пүүлүтэн энэ оршихуун эрчмийг өөртөө агуулдаг гэж үздэг. За энэ их сонирхолтой. Өндөгний тугаа та дэлгэрүүлээ судвал маш их мэдээлэлүүд байдаг. За жирэмсэн ээжүүдэд бол их чухлаа. За 6 дугаарт нь бол хушны самар нэг ойд ургаж идэг. Тэ? Энэ болохоор өөрөө цайр мааг нь маш сайн агуулж идэг. За үр самар бол ер нь зөвхөн хушны самар гэлтгүй. Самар бол байгаль дэлхийн нөхөн өрчв. Удам залгах модны эхлэл гэж үздэг. За цайр мааг нь эсийн хуваагдлыг дэмжиж ургийн дархлааг бий болгодог. Тэгэхээр хүүхдийн дархлаа гэдэг зүйлд маш чухал байх нэ. Ойн эрчмийг өөртөө шингээсэн хушны самар цөөхнийг л идэхэд л ерөөсөө ээж хүүхэд хоёрын сэтгэл санааг тайвшруулж стресс бухимдлыг болол гадагшлуулдаг шийдтэй. За 7 дахь нь юу вэ гэхээр чацарган нэрс анс. За энэ манай байгальд зэрлэгээрээ ургаж идэг тий. Монголчууд бид нар ч бас азтай шүү дээ. Хиймэл жимс идэхгүй. Яг энэ зэрлэг жимснүүд бол маш хүчтэй антиоксидант витамин C агуулж идэг. Ээж хүн юм төмрийн бэлтгэл эсвэл мах идэлж витамин C байхгүй бол бие шимэгддэг. Бие чингдэг. Тэ хангаан нэрс, говийн чацарган хэрэглэх нь зэрлэг энэ жимсүүдийг хэрэглэх нь таны биед орсон бусад шим жижиглийг төгжиж шингээж өгнө гэсэн. За сүнслэг талаас бол зэрлэг жимс нь байгаль эхийн хамгаалалт сахиус гэж үздэг. Тэ ургийг гадны муу эрчмээс хамгаалж идэг. Тийм учраас энэ анс, нэрс, чацарган гэдэг тогтмол хэрэгжилж явах хэрэгтэй байх нэ. За 8 дугаарт нь бол халиар хүмүүл гүн ногоон навчд ургамлаад ногоон төрлийн ургамлаад. За энэс л шинжлэх ухаанаар бол төмөр маш сайн агуулдаг, фолат гэдэг бодис агуулдаг. За хөрснөөс ургасан ногоон ургамал нь газар шорооны амьсгал эрчмийг шууд дамжуулдаг. Үндэс үрдэгддэг. Байгалийн төмөр, бойлын хүчлэр маш баялаг. Тэгээд ээжийн цусыг цэвэрлж идэг. Хүчил төрөгчийг бас сайжруулдаг. Урсгалыг сайжруулдаг гэсэн үг. Тэгэхээр урагт очих шимт ижил саадгүй болгодог гэсэн. Тэгэхээр энэ халиар хүмүүл энэ бууцаа гэх мэт ногоонуудыг хит их биш бас энийг хэмжээг нь хэтрүүлж бас болохгүй хүтэн чанартай гэдэг юм ярьсан. За 9 дугаарт нь болохоор овёс тийм гурвалжин будаа бүхэл үр бидний өвгдөөдс энэ боловсруулсан 1-р гурил дээд гурил хэрэгэлдэггүй байсан шүү дээ тий. Хамгийн эслэг витаминуудын алгуулгдсан байж идэг. Тэгэхээр яг энэ бүхэл үрийн гурвалжин будаа энэ овёс энэ төр чинь бол маш сайн эслэг агуулж идэв шүү. Тий. Ялангуяа энэ жирэмсний үед бол ээжийн хоол боловсруулах систем бол удааширчдаг. Хевлийд тийм хордлого үсэд хорт байдс удаан хоримтлагдах юм бол ургийн эрчимд муугар нөлөөлдөг. Тэгээ бүхэл үрийн хүнс нь бол ээжийн биеийг цэвэрлэхээс гадна бэгийн төрлийн витаминууд хүүхдийн мэдрэлийн системийг тайван тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. За 10 дугаарт нь байгалийн цэвэр ус буюу аршаан, ширгээсэн ус, эренбэлсэн ус. За энэ бол хамгийн чухал нь 10-т гэж хэлэхгүй баг нэгт орох хэрэгтэй. Таны хүүхэд ихэн хэвлийдээ усан махбод дотор хөвж боожж байгаа тийм үү? Ус бол амьд бөгөөд мэдээлэл хадгалж тээвэрлэдэг зүйл. Тэгээ ээжүүд минь зүгээр л нэг ус уугаад өнгөрөх биш. Аягтай тэр эренбэлсэн эсвэл ширгээсэн усанда үр минь
эрүүл саруул өсөж байна. Миний өвөр одоо эрүүл саруул өсөж байна. Амар амгалан байна гэдэг одоо сайн сайхан үгсийг шившээ дуух хэрэгтэй. За энэ бол шинжлэх ухаанаар айл хэдийн батлагдсан бөгөөд монголчууд нүүдэлж ард түмэн бидэн нэн эртнээс шинэ 15-ны сарнд одоо мөнгө аяганд усаа хийж хоноолаад тэрийг одоо тэр мэдээлэл шингээх чадвартай болсон усанда гэрэлд гой сайхан мэдээллүүдийг одоо шившээ дуугаад авах хэрэгтэй ах нэ. Тийм. За эрүүл хооллох хэрэгтэй шүү л гэдэг л мессежийг хэлэх гээд байгаамаа. Зүгээр нэг хотоодоо дүүргэх үйлдэл биш шүү. Энэ бол одоо таны биеэр дамжиж цоо шин хүний сүнс махбод хоёрыг урлаж байгаа, бүтээж байгаа. Авгаа том бүтээл зан үйл юм шүү. Тийм. Идэж байгаа одоо өмх бүхнээ хайраар баяжуулж байгаль ихийн эрчимтэй зохицуулан хэрэглээрээ. За ингээд дуусгачих гэсэн чинь. За хэдий үед идэх ёстой гэдгээ би одоо дутуу ярьсан байна. За өглөөдөө тийм үү ургах нарны эрчимтэй энэ үед бол байгаль дэлхийс ирж идэг шин одоо сэргийг эрчим төгдөг. Тэгэхээр өглөөг заавал сайн үг шивнсэн бүлээн ус ууж эхэлж байгаарэ. Тэгээ дараа нь бол цагаан идэ өндөг зэрэг одоо хөнгөн бөгөөд зөв эрчимтэй хүнсийг идэхэд ургийн тархины хөгжилт бол маш сайн байдгийг шүү. За үд дунд тийм үү. За эд яг нарны эрчимд бол хүний ходоодны гал хамгийн хүчтэй асдаг. Наран сүлжээ хүрт маш хүчтэй идэвхжиж идэг. За энэ үед бол хоол шингээх чадвар оргил үедээ хүрдэг. Яг энэ үед л ерөөсө нөгөө нэг чөмхт ясны шил. Тэг илэг, улаан мах, шар тас зэрэг одоо ургийн махан бие яс цусыг тэтгэх хүнд бөгөөд хүчрхэх шимт хижээлүүд хийдэг хэрэгтэй. Хүнд хоол өдрийн хоолыг өстой жинхэнэ өөртөө гэдэг чинь маш чухал үг шүү. За орой буюу тийм үү сарны эрчим одоо нар шингэх үе гэх үү. За бие махбод бол одоо байглаасаа амралтын горимлогоо шилжчихнэ. Энэ үед бол хүнд мах өөх туснаас бол татгалзах хэрэгтэй. Харин оройдоо тийм үү самар одоо хушны самарч байд юм уу. Одоо нэг байгалийн одоо хушны самарч тийм манад ургадаг. За тэгээд жимс, чацарган, нанс, нэрс бол өстой нүл антиоксидант шүү. За тэгээд оройдоо бол хөнгөн сайхан шимдэжэл аваад нойрсож байгаарэ. Нойронд ч бас их сайн байдгийг шүү. За өвнөөс гадна за бөө болоод энийг анзаарсан гэхүү сарны мөчлөг гэдэг зүйл байгаа гэдэг. Байгалийн хэмнэлийг анзаарна. Шин сар. Одоо сар шиний 1-2 сар болгонд одоо нэг бүтэн сар гардаг тийм үү? Шиний 15-ны сар гээд. Тэр хүртэлх хугацааг сар шинчлэгдэж дүүрэх үе гэдэг. Сар шиндээ ингээ шинчлэгдэж гарч байх одоо дүүрэх үед байгаль дэлхийн бүх зүйл өсөн нэмэгдэж усны одоо хэмжээ хүртэл далайн хэмжээ хүртэл нэмэгдэж сорж одоо татдаг. Яг энэ өдрүүдэд хевлийдэх ураг хамгийн хурдан томордог. Тиймээс уураг тийм үү пойлын хүчил төмөр гэх мэт одоо нөгөө тижээлэг хүнсээ маш сайн идэх хэрэгтэй. Тэгэхээр таны бие шимт тижээлэг 100% өөртөө болон үрдээ сарж авна гэсэн. Сар дүүрэх үе. Сар хуучрах үе гэж байна. Хуучин сар тий. За энэ бол цэвэрлэгдэх, гадагшлах мөчлөг байдаг. Ургийн өсөлт бол харьцангуй тогтвортой байдаг. За энэ үед ээжүүд маань нөгөө чацарган, нэрс, эслэг ихтэй ногоо, одоо бүгүүлүүрийн будаа төлхөө хэрэглэх хэрэгтэй. Тэгжиж бие торимтлэгц одоо хорыг гадагшлуулж дотроос одоо детокс хийнэ гэж ярьдаг манайха. Тийм дотроос цэвэрлэгдэхэд анхаарах нь маш зөв шүү. За ингэж дараагийн шин сарынхан одоо эрчмийг хүлээж авах сав нь цэвэрхэн байна гэсэн. За ингэж товч харчий таа. Хүн болвол байгалийн амьтан гэдгийг санаж орчлон ертөнцийн нар сарны химнэлд бие болоод өөрийгөө болоод хевлийдэх үрээ даатгаж амьдарч байгаарэ. Өрийн тэнгэр таныг үргэлж ивэх болтугай. За баярлалаа.